미친 거 아니야? 미쳤다. Сайн над руу танихгүй дугаар залгаад өнөөдөр юм уу маргааш хоёр миний бүртгүүлсэн энэ тооны ажлын хариу гарна гэд тэгээ 혹시나 гэд аваад ерсэн чинь мөн байна заяа. Ваа. Тэнцсэн гинэ. Тэгээ би одоо 3 сараас эхлээд ажиллана гинэ. Ани, ингэсмэхгүй би бас нэг хичээл сонголт хийгээд энэ семестрт үнэхээр сонсох хичээл юуроос байхгүйсэн. Сонсомоор байгаа хичээл юуроос байхгүйсэн бохгүй те. Би одоо ингээ интерн тэнцэж чадахгүй бол зүгээр л байгаа хичээлүүдээ сонсоод ингээ зовоод нэг семестрийг өнгөрүүлэх нэгэ бодож исэн чинь тэнцсэн. 미쳤다. 엄마한테 말해야겠다. 와. 미쳤어. 자, 마에 그렇게 본 것이면요. ахтайгаа нэг яриад гараа минь явах ахчаа. Бано. Ямар мундаг, ямар гоё мэдээ. 그니까. Угаасаа юмрэг гоё агаад угаасаа анхныхан савын сангаар юу тэгээд өөрийн гэсэн цагч авахгүй одоо агаанд ингээл өгсөн юм аагээд гэртээ амраал бүжиглэн янз бүрийн юмд яваал одоо ингээл тэгдэж штэ. Тэгээд ажилд ороод эхлэхэр чи агаанд баг стресс аваад игэх хүсэлгүй болоо тэгэл тэгэх цаггүй болоо нэгэн жоох амьдралд нь өөрчлөлт орно штэ. Хүү. Тэгээ аандууч угаасаа чадна мундаг жоохон сэтгэлийн бэлтгэлтэй тэгээд ер нь нэгэнд ингэж йог хийгээд байж байгаа юм чи яасан ч яаж хийж байгаад өөртөө нэг жоохон сайн юм наалтаж авч гарна гэсэн майндсеттэй л баггүй юу. Хиндэ наад хүмүүс чинь ингэж аанч энэ ажлыг хийж байгаа хиндэ ингэж юм асуугаа яаж өгөхгүй за хэлж өгөхгүй зааж өгөхгүй. Тэгээ ингээд чиний яг юг харах гад яг өөрийн чинь левелийг харах гад яг юм яаж хийх юм яг иймэрхүү нэгээс яаж гард юм бэ тэгээ энэ тон болохоор чинь ингээд бас хүмүүсийн чинь хувьд одоо нэг юм өөр нэг тэр хүмүүсийн чинь жоохон чим төрлийн юм шүү дээ. Байгууллагаас нь ингээд энэ тон хийж чинь юугаа байгууллагаас өөрийнхөө тийм юугаа явуулдаг. Тэгэнгүүт ажилчид нь болохоор тэр чинь шал хамаагүй тийм юу штэ. Сайн уу, хүслээ байна. ЮНЕСКО 한국 위원회 гэдэг газарт интернээр ажиллаж эхэлж байгаа. Одоо ингээд 4 сар ажиллана. Тэгээ өдөр миний эхний өдөр байсан. Тэгээ би амар л юм байлаа. Тэгээ ингээд завгүй, чонгошин авахгүй зөндөө их юм сурсан тийм өдөр байлаа. Ямар ч тач өглөө 9-т очоод ориентейшн авчаад ер нь энэ том байгууллага маань хэрхэн явагддаг ингэж өрнөгийг сонсоод яг өдөр таны цагаар хоолоо идчихэд тэгээд ингээд яг өөрөөсөө ажлаа салбарлаа явсан хгүй. Ууг нь бол ингээд салбар болгоно 2 интернтэй байсан юм. Тэгсэн чинь яагаад юм мэдэхгүй энэ удаад нэг л интерн авсан гээд нэг салбарт нэг л интерн. Тэгээд ингээд 2 байсан бол ингээд би 8 хантай ингээд явах байсан шүү дээ. Гэтэ нэг учраас тэгээ ганцаараа ингээд гэх ингээд ер нь байжсан. Тэгээд юм зааж 2 хариуцдаг хүн байгаа билээ. Тэр 2 маань юм зааж өгөөд. Гэтэ бас нэг хөөх юм. Энэ болохоор штэ өмнөх интон хийсэн хүүхэд надад үлдээж өгсөн гинэ. Тэгээ энтэй хамт амар хөөх юм үлдээ. Энэ хартаа өмнө 2 интон байсан гэдгсэн штэ. Нэг интон нь энтэй үлдээжсэн аахгүй юу? Одоо энэ манай ажиллаж байгаа салбарын хүмүүс амар хөөх хүмүүс ингээд тиймэрхүү утгатай юм бичсэн. Тэгээд ганцаараа очиод хоол идэх газар гээд ийм хоолны газруудын нэр өгсөн. Тэгээд өөр бас нэг энэ тон бас яг хоолны газруудын юу муу гээд амар нэг юм хэцүү биш яхалнаа гэдэг тийм чод дэмжлэгийн үг мөлдөөсөн. Тэгээ энэ нь болохоор надад өнөөдөр нөгөө том 2 хариуцагч байгаа гэдгийг хэлсэн шүү дээ. Нэг нь надад энэ үг үлдээсэн. Амар хөрхөн хэдий ингээд ямар солонгосоор сайн ярьдаг ч гэсэн мунга хэцүү жоохон ойлгохгүй юм ингээд байх болно дээ. Тэр үед ингээд чөлөөтэй яриад асуугаарай гэдэг өөр юм хэлсэн. Тэгээ одоо бол ингээд миний хариуцагч манай багийн хүмүүс амар дажгүй байх юм санагдаж байна. Тэгээ бас
intern гэдэг ийм хөрхөн юм дээр өгсөн. Үннийг хэлээд маргаашаас жоохон айж ийн. Амар ингэ сөрөг юм нар ингэ толгойд орж ирж байгаа байхгүй эхний өдөр. Хэдий миний эхний өдөр ингэ хэцүү биш байсан ч гэсэн. Яагаад ч таасаа дотроос ингэ амар сөрөг юм нар орж ирээд би ингэ амар алдаад ингэ чихвэл ингэх үе ч юм уу те эсвэл юм би буруу ойлгох ч юм уу те. Тиймэрхүү эсвэл би ингээд амар 9-6-ад ажиллах та тэрэндээ амар стресстэй. Ер нь ингээд 9-6-ад ингээд анхудаа ажиллаж байгаа шүү дээ. Тэгэнгүүт ер нь амар нэг тийм миний ингээд бүх өдөр ингээд зөвхөн ажилд л явагдаж байгаа юм шиг тийм мэдрэмжээс амар төрж байна. Тэгээ ингээд надад ингээд үлдсэн хувийн цаг гэж байхгүй юм шиг тийм мэдрэмжээс амар төрж байна. Тэгээ ингээд одоо унтаал өглөөсөө ажилд явна гэхээр бас тэрэндээ бас амар стресстэй чинь. Ингээ амар бол юм сөрөг мэдрэмжүүд ингээд ягаад ч юм дотроос нь гарч ирээд байгаа байхгүй. Тэгээ тэр бол би одоо ингээд дотроо амар тийх гэж амар хичээж байна нөгөө хамгийн анх энэ intern хийхийг ингээ хүсчихсэн тэр сэтгэлээ санах гэж амар хичээж байна. Анх intern хийх гэж хайгаал тэгж явахдаа үнэхээр юу ч байсан явах бай би ингээд орж чадах юм бол үнэхээр хичээгээд ингээд хийнэ гэсэн тийм сэтгэлээр ингээд ер нь амар их юм уу бичиж ингээ явуулсан байхгүй юу. Яг тэр үеийнхаа мэдрэмжийг ингээд амар чи ингэсэн штэ чи ингээд одоогийн байранд ирж байгаа штэ өслөө гэдгээ ингээ амар санах гээд хичээж байгаа. Бас 4 хоног ажиллаад үтсэн гэд бас өчигдөр ажиллах үедээ тийм гоё хүлхэж идэх чихэр бас хийдэг авсан. Тэгвэл яг гэж ингээд там биш гэдэг ингээд чихлаад юуны хан шиг идэх юмнаар ингээд тавьцаад байхгүй гэдэг дандаа ер нь жоо шоколад юм тавьцаад. Би гоё хүлхмээрсэн гоё. Уун миний интерны нэг сайн талын көгөө ингээд дигтим бил амжилт тавьлаа. Хийх компаниар бордог гэдэг юм магадгүй. 11-ээс 3-ын хооронд core time гэдэг ингээд заавал бүх ажилтны байх ёстой цаг нэг нэ. Тэгээд тэрний өмнөх хойшоо болохоор чөлөөтэй. Юуёнон хүмүү гээд одоо 9:30-д ирсэн бол 6:30-д явах ч юм уу те 8:30-д ирсэн бол 5:30-д явах ч юм уу ингээд ажилтнууд нь бол хүснээрээ ингэж ирж явж болдог. Тэгээд би ч одоо дадлага ажиллаж учраас тэгж байнга одоо ингэ өдөр болгоно ингээд ахаар муу гэж бодоод дандаа 9-6 гэдэг энэ цагаараа л юм явах гэж байгаа. Тэгээд яг энэ цагаар явахаар ингээд яг нөгөө метроны хамгийн их хүнтэй цаг нахгүй. Яа хэцэлтэй. Одоо ингээд байнга ээжтэй хамт өглөө болгон ажил явдаг болсон байгаа. Тэгээд орой бас ер нь бараг ойролцоо. Яг ээж жоохон яг энэ хэрэгтэй оройтод идэв. Тэрнээс биш яг адилхан ирж явах цагтай. Сэрээд 1 цаг болсон ирнэ. Миний ингээд нүд нэгдэхгүй байх юм. Хавдсан юу вэ? Таних тэгж байна. Таних тэгж байна. Юу? Та юу сонсож яа? Заац. Юу асуусан дахиад асуу та. Сэрээд 1 цаг болсон ирнэ нүд нэгдэхгүй таны. Үгүй ээ. Ээж нь цоглог байна. Миний охин ч гэсэн ээж рүүгээ нэг том арч тэгэхээр зүгээр болчихно. Одоо цогдөг болчихно нүд нь. Наа чи толгойд сэтгэл зүгээ засчих тэгэл цогдөг. За ээжээ хэлсэн үгийг устгаарай. Сэтгэл зүгээ засчих. Өнөөдөр яваафэт. Ууган ингээд би бараг хамгийн төрлөд ирцээд байгаа байхгүй юу? Бус багийн хүмүүс маань 9:30 моч гэж ирдэг. Тэгс өнөөдөр манай дараах төрлөө шийдэж. Тэгээ би бичлэг сайн чадахгүй сайн мэдгүй. Тэгээ өнөөдөр ч гэсэн байт.
Би одоо энэ элевейтний урд цочин уурдаг ажил. Өнөөдөр 11-ээс манай нөгөө самууч унганы солигдож байгаа байхгүй шинээр ирсэн. Тэгээд тэр нь тоолбол тэгээ 11-нд цочин ирсэн гэдэг. Тэрийг одоо ингэж өрөөрөө уурна. Явуулдаг ажлыг би төрж гарч ирээд гэж. Тэнд нөгөө ардаг юм таахгүй юу? Энэгээр тарж онгойлгож байгаа. Чат миний компьютер хэвтрээд би угаасаа жижиг ноутбук дээр амар хэцүү юм хийжсэн гэсэн ч биш үү? Намайг гараад ирэх. Нэг жижиг тийм аа яг энэ ч бороо өрөөдөг. Тэр бороо харж байна уу? 어제 저 금요일 날 이렇게 각 방마다 다니면서 인사를 나눴지만 아직 이제 다 얼굴이 낯. 바로 ингээл унтахгүй л наачаашаа аль хэдийн 11 болсон байна. Өнөөдөр нэг амар гоё сүртэй влог бичиж чадсангүй гэхдээ та нарт бас ингэж intern хийж дадлага ажил хийж эхэлж байгаагаа хэлж байгаад амар баяртай байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая.